За ямар нэг А векторын координат нь x1, y1 байсан гэж бодъё. Тэгвэл А векторын уртыг олохдоо координатуудыг квадрат зөвшөөрж нэмээд язгуугаар хөвчөлдөг. За жишээлх юм бол ийм векторын урт нь бол язгуурдаа 20-ын квадрат дээр 1-ийн квадратыг нэмнэ гэсэн үг. Мэдээж энэ бол язгуурдаа 5 гэж гарч байна. За А нь хас 2 1 гэсэн координаттай, Б нь 3 4 гэсэн координаттай бол АБ гэсэн векторын уртыг бол. За АБ векторын уртыг олохын тулд тэгэхээр АБ гэсэн векторын координатыг тодорхойлох хэрэгтэй. Өмнөх хичээл заасан ёсоор АБ-ийн координат гэдэг бол төгсгөлийн цэг буюу Б-ийн координатуудаас А-гийн координатуудыг хасч байгаа. За эндээс энийг хасвал 5 болно. Харин 4-өөс 1-ийг хасвал 3 болно. Өөрөлдөх юм бол АБ гэсэн векторын координат нь 5 3 юм байна. Эндээс АБ-гийн урт гэдэг бол язгуурдаа 5-ын квадрат дээр нэмэх нь 3-ын квадрат. 5-ын квадрат 25, 25 дээр 9-ийг нэмээд 34 гэж болтгоно.